Энэ жил надад хамгийн өндөр ашиг өгсөн компани тухай ярьцгаая. Hims & Hers. Энэ компаниг хэдүүлээ хизээ олсон бэ гэх юм бол өнгөрсөн жилийн 12 сард. За тэгээд энийг олсныхан дараа эний тухай контент хийснийхэн дараа янз бүрийн өөр хөрөнгө оруулалтын зөвлөх үнэт цаасны компаниуд Hims & Hers-ийн тухай баахан контент хийж байгаа. Окей. Дөөрөж болно. Дөөрөөгаарэ илүү олон хүмүүс энэ хувьцааг аваасаа би ерөөхдөө хүсэж байгаа. За хэр их мөнгө олсон бэ гэх юм бол бараг 3-4 жилийн цалинтай тэнцвхүйц хэмжээний мөнгө энэ компани надад олж өгсөн. Тэгэхийн тулд би мэдээж их хэмжээний мөнгө хөрөнгө оруулалт хийсэн. За тэгээ хөрөнгө оруулалт хийхийн тулд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол юу хэрэгтэй юм бэ? Хөрөнгө оруулалт хийх хэмжээний мөнгө хэрэгтэй. За тэгээ яаж хөрөнгө оруулалт хийх мөнгөтэй болох вэ? Хувийн санхугаа удирдах хэрэгтэй. За тэгээ яаж хувийн санхугаа удирдах юм бэ гэх юм бол та зүгээр үзүүлчих заяа. Тэ? Энэ iPhone 12. Окей, iPhone 12 удахгүй iPhone 17 гарч байгаа юу. Би энэ утсаа солихгүй. Окей. За энэ нэг пижак байна заяа. Гоё харагдаж байгаа. Ямар үнэтэй байсан юм бэ? 60,000, 70,000 төгрөг. За энэ цамц, поло цамц ямар үнэтэй байсан юм бэ? Бас амар хямдхан байсан. Энэ нүдний шил бас ерөөдөө хуунцар юм. Тэ? Одоо миний өмсөж байгаа хувцас, миний тонголол гэсэн юм надад ерөөсөй байхгүй. Prius 30 ундаг байсан. Тэр Prius 30-аач одоо бас зарцсан. Тэ? Улаанбаатар хотод угаасаа машин байрна гэж худлаа. За. Та ч гэсэн өөрөө унтжахтаа ч гэсэн орлого олмоор байгаа юм бол хагасаа бүтэн зайн таадны төлөө ажилтдаг тиймэрхүү компаниг эзэмшмээр байгаа юм бол хөрөнгө оруулалт хийх ёстой. Тэгээ хөрөнгө оруулалт хийхийн тулд юу хэрэгтэй юм бэ гэх юм бол хоримтол хэрэгтэй. Хамаг мөнгө өөрч болохгүй. За. Надаа зээл байхгүй, надаа лизинг байхгүй, миний утас хуучин, миний бүх юм ерөөхдөө хуучин мяа. Тэгээ би чөлөөт мөнгөөр юу хийх юм бэ гэх юм бол ирээдүйн идэр баттаа тэгээ илүү их эрх чөлөө бэлгэлэхийн тулд тэгээ илүү их санаа амар амьдрал бэлгэлэхийн тулд юу гэдэг юм бэ гэх юм бол тэнэг зээл авдаг юм аа. Окей. За, хувийн санхугаа өдөртөө яваарай. Би бас аюу гой хувийн санхугийн өдөртөх тэрний арт гарах сурвалж гаргацсан байгаа. Яг Монгол хүн зориулсан миний платформ дээр бас байгаа шүү. За. Окей. Hims & Hers. Яагаад энэ хувьцаа пуужинж байгаа юм бэ? Номер 1 шалтгаан юу юм бэ гэх юм бол энэ борлуулалт. За 2020 оны эхний улирлалтаа энэ компани нэг улирлын 30 сая долларын борлуулалт хийж ирсэн. Үгүй 20 онд. За та 20 он санаж гин үү? Дөнгөж ковид эхэлж ирсэн. 5 жилийн өмнө энэ компани нэг улирлын 30 сая долларын борлуулалттай байсан. За 2025 оны эхний улирлалтаа энэ компани ямар борлуулалт тайлбарлсан бэ гэвэл 586 сая доллар. За ийм өсөлттэй хувьцаа яаж ингэж өсдөг юм бэ гэх юм бол номер 1 зах зээл нь том байх хэрэгтэй. Окей. За тэгээ энэ ямар компани бэ гэх юм бол хаадаг харж байна. Тэ. Semaglutide ерөөхдөө жин хасуулдаг. Тэ. Ус hair regrowth, biotin, collagen, humps, эрс, гоо сайхан ус, тэ. Сексны янз бүрийн юм гих мэд. Ерөөхдөө хязгааргүй том зах зээл дээр одоо тоглож байгаа. Тэгээ Америкт юм одоо нэг трендүүд эхэлж байгаа. Дэлхийд даяар трендүүд эхэлж байгаа. Юу юм бэ гэх юм бол залуу авах гоо сайхны хагалгаа, эрүүл мэнд, урт наслах, 50-60 настайгаа өвгөн болохгүй. Ерөөхдөө одоо хүмүүс юуны ард явж байгаа юм бэ гэх юм бол аль болох урт чадах юм бол мөнх наслын сайхан амьдрий, эрүүл амьдрия. За тэгээ энэ компани яг тэрний суурь. Тийм учраас энэ борлуулалт нь өсөө дуусна уу? Hims & Hers ерөөхдөө Америкийн эрүүл мэнд гоо сайхны салбарын заяа нэг хөвтэй ч одоохон хүрэг байгаа. Окей. За тийм учраас энэ компани өслийн потенциалтай. Trailing 12 months заяа өнгөрсөн 12 сарын хугацаанд. За энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол 2025 оны тэ 2025 оны эхний улирлаас аваад үзэх юм бол тэрнээс хойш 12 сар энэ компани 1.8 тэрбум доллар борлуулалт хийсэн. За өнгөрсөн жилийн 24 оны эхний улиралд аваад үзэх юм бол за тэгээд юу гэсэн үг юм бэ гэх юм бол 23 оны 4 дугаар улирал, 23 оны 3 дугаар улирал, 23 оны 2 дугаар улирал нэмхэн 25 оны эхний улирал, 4 улирал нийлээд энэ компани борлуулалт 960 сая доллар байсан. За тэрний өмнөх жилийн тэг 4 улирал нийлээд 617 сая доллар. За энэ юу ийсэн бэ гэх юм бол та харж байна уу? 960 сая долларын өмнөх жилдээ борлуулалт хийж исэн бол энийгээ бараг даблдсан байгаа. За өсөө явж байна. Окей. За энэ юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол энэ компани өөрийн тавьсан гүйцэтгэлийн төлөвлөгөө давуулан биелүүлсэн үү үгүй юу? За
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 улирал дараалан өөрийнхөө таамаг гүйцэтгэлийн төлөвөө давуулан биелүүлсэн супер компани. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө олгох болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр үүсгэж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлуу оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та хэд бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл та хэдэд өгнө. Гүйцэтгэлийн баг гайхалтай. За тэгээ энэ юу харьцуулсан байгаа юм бэ гэх юм бол цагаан нь өөрийнх нь таамаг төлөвлөгөө, шар юм уу алтан өнгө нь өөрийнх нь гүйцэтгэлэл үргэлж давуулан биелүүлсэн байгаа. Энэ юу юм бэ гэх юм бол сар болгон бас гишүүнчлээсээ шимтгэл авдаг. Ерөнхийдөө Hims and Hers-ос сар болгон тогтмол гэрлүүга тэр үс ургуулдаг, арьс гоё олгодог, хумс, момс гих мэдчлэн тий тиймэрхүү юмыг шууд хүргэлтээр авмаар байгаа юм бол Amazon Prime-тай адилхан, Netflix-ийн subscription-тай адилхан гэсэн үг заяа. Тэ манай school community-ийн бас юутай адилхан. За тэрийг сар болгон авахын тулд subscription-тай. За тэгээ энэ юу үзүүлж байна гэх юм бол нэг subscriber-аас нэг тогтмол харилцагчаасаа сар болгон хэдийн орлого авч чадж байгаа юм бэ? За энэ дотор юу орсон байх юм бол суур гишүүнчлийн төлбөр. За нэмээд тэд нар бас юу авдаг юм бэ гэх юм бол янз бүрийн эрүүл мэндтэй эм тэ бүтээгдэхүүн худалдаж авч байгаа. Тэгээ энийг харах юм бол өсөлттэй. За тэгээ өнгөрсөн жилийн хугацаа харах юм бол $55-оос $83 болгож чадсан. Окей, гишүүнчлийн тоо. За энэ dotted одоо нэг толботой зураас юу юм бэ гэх юм бол өсөлтийн процент заяа улирлаас улирлын хооронд энэ жоохон буурж байна. А гэхдээ харилцагчийн subscriber-ийн тоо тэгээ 2020 оны эхний улирал 217 мянган гишүүнтэй байсан бол одоо 2.4 сая гишүүнтэй болсон. Супер өсөлттэй. За хөвчлсөн эмчилгээ авдаг. Тийм гоо сайхны бүтээгдэхүүн жоор авдаг хүмүүс 22 оны 2 дугаар улирал 14.3 байсан бол одоо 60% болсон байна. За энэ юу юм бэ гэх юм бол жин өндөр тэ цус гих мэдчлэн. Ерөнхийдөө өөрийнх нь хувийн эрүүл мэндийн үзүүлэлтээс хамаарат дооз моз тэ хэмжээ объемыг ингээд харуулдаг эмчилгээ бас өсөө явж байгаа. За тэгээ энэ компани юу хийж байгаа юм бэ гэх юм бол нөгөө харилцагчийн эрүүл мэндийн датагаа цуглуулж байгаа. Тэ цусны шинжилгээ, нас, зүрх мөрхний цохилт, resting heart rate, VO2 max гэх мэт шин утгагүй аваад тэгээд хизээ нэгэн цагт энэ fitness tracker, эрүүл мэндийн цаг, цусны шинжилгээ улам сайн болоод ирээд genetic, genetic энэ мэдээлэл ороод ирэх юм бол энэ компани ерөөхдөө харилцагчийн мэдээлэл дээр үндэслээд тэ илүү тохиромжтой эмчилгээ, гоо сайхны протокол тэ санал болгож боломжтой гэсэн. За энэ цэвэр subscriber-ийн өсөлт тэ 1000-аараа тэ улирал болгон өнгөрсөн улирал жишээлбэл 137 мянган гишүүн нэмэгдсэн. Супер. За цэвэр subscriber-ийн тоо бас өсөлттэй. За бохир ашигын маржин. За энэ юу юм бэ гэх юм бол борлуулалт ба бохир ашиг. За 2020 оны эхний улирал 74% цэвэр бохир ашигын маржинтай байсан гэсэн үг. Окей. $100 борлуулалт хийлээ. Тэ $74 бохир үлдлээ. За энийг жоохон өсгөөд одоо буцаагаад ерөөхдөө 2022 оны маржинд орчлоо. Одоо ерөөхдөө 73% маржин болсон байгаа гэсэн. Окей. Тэгээ энэ зүгээр эми сангийн маржинууд биш ээ. Эми сан ажиллаж байгаа хүмүүс ойролцоогоор 20-25% маржин хийж байгаа. Энэ компани технологийн компани маржинтай. Энэ супер. Окей. За борлуулалтын $100-оос хэдэн доллар маркетингдээ зарцуулж байгаа юм бэ гэх юм бол та ингэ харж болно. Ерөнхийдөө энэ компани яагаад өнгөрсөн жил хүртэл алдартай байсан бэ гэх юм бол мөнгө хөрөнгө оологчоос босгоод энүүгээрээ ерөнхийдөө маркетинг хийгээд айгүй агрессив өсөлтийн тактик барьсан. Та ингэ харж байгаа юм бол $100 борлуулалт хийгээд $42 маркетингд зарцуулсан, $52, $54. За тэгээ одоо юу болж байна гэх юм бол operational efficiency-нууд гарч эхэлж байна. Тэ том болж байгаа гэсэн үг. Тэрбумаар нь одоо ерөөхдөө борлуулалт хийж байгаа учраас маркетингийн төсөв маань өмнөх шиг өндөр процент эзлэх хэрэггүй. Тэгээ юу болж байна гэх юм бол өнгөрсөн жилээс ахуулаад $100 тутам $51 маркетингд зарцуулдаг байсан бол одоо $39 руу буурсан байгаа гэсэн үг. Окей. Бас супер. Энэ өшөө буураад ирэх юм бол илүү их цэвэр ашиг үлдэнэ гэсэн үг. Тэгээ цэвэр ашиг хинд ашигтай юм бэ? Хувьцаа эзэмшигч,
Тэгээ манай school community-д ашигтай. За гишүүнчлээсээ цэвэр бохир ашигын margin та харж байгаа юм бол гишүүн жишээлбэл нэг $50 төлөх юм бол окей $100 гिचий заяа $100 төлөх юм бол одоо subscriber тэрнээс ирэх бохир ашиг үлдэж байгаа юм байх юм бол өмнө ойлцоо нэг $70 байсан бол одоо $73 болсон байгаа. Ерөнхийдөө маш сайн. Тэ. За дараагийнхан бохир ашиг ба маркетингийн зардал trailing 12 months. За өнгөрсөн 12 сар өөрөө 12 сарын бохир ашиг ба маркетинг үзүүлсэн байна. За та харж байгаа юм бол бохир ашиг нь ингээд дээшээ өсөө явж байна. Гэхдээ маркетингийн зардал тийм хурц өсөлтгүй байна. Тэгээ энэ хоорондын зөрүү юу болох боломжтой юм бэ гэх юм бол цэвэр ашиг болох боломжтой. Тийм учраас супер гоё. За adjusted EBITDA earnings before interest, taxes, depreciation and amortization. Окей. Энийг тайлбарлахын тулд энэ юу юм бэ гэх юм бол ашиг үзүүлж байгаа. Гэхдээ тий хүүгийн зардлын өмнө, татварын өмнө, элэгдлийн өмнө, зээлийн эрийн төлөлтийн өмнө хэрэг ашиг үлдэж байгаа юм бэ. Ерөнхийдөө би энэ үзүүлэлтийн том фан биш. Гэхдээ юу үзүүлж байна гэх юм бол ер нь бол 2022 оны 4-р үйлдвэрлэлээс ахуулаад өнөөдөр хүртэл энэ EBITDA margin пуужинтж байна. Та харж байгаа бол энэ жилийн эхний үйлдвэрлэл ягаад энэ хөвцөө ингээд маш хурдтай $24-оос одоо $53 руу пуужинтсан бэ гэх юм бол EBITDA margin зүгээр тэнгэр лөө явж байгаа учраас тийм одоо харж байгаа бол trailing 12 months бүр гоё харагдаж байна. Ерөнхийдөө дахиад компани ерөнхийдөө өөрийнх нь гүйцэтгэлийн таамаг ба бодит гүйцэтгэлэл тийм ерөнхийдөө ер нь бол данаа давуулан биелүүлдэг та харж байгаа бол тийм төлгөө 1.9 байсан бол 6.3 хийсэн за 1.6 байсан бол тий ингээд давуулан биелүүлэл явж байгаа байхгүй үргэлж давуулан тий энэ бас яг адилхан давуул биелүүлж байгаа. Окей цэвэр ашиг энэ компани бол хугарлын цэгтэй ойролцоо ингээд үргэлж явдаг байсан. Яг гэх юм бол мэдээж дандаа шинэ хөвцөө гаргаад dilution үүсгэж явах ерөөхдөө дургу гэхдээ ерөөхдөө өсөлтийн авчрахын тулд ерөөхдөө алдгал хүлээж авсан. За тэгээд харж байгаа юм бол өнгөрсөн жилээс ахуулаад тогтвортой цэвэр ашигтай болсон. Одоо 2004 оны эхний үйлдвэрлэл, 2 дахь үйлдвэрлэл, 3 дахь үйлдвэрлэл, 4 дахь үйлдвэрлэл бүр өндөр ашигтай. Тэгээд энэ жилийн эхний үйлдвэрлэлдээ бас сайхан цэвэр ашигтай гарч чадсан. Супер гоё компани. Өнгөрсөн 12 сарын хугацаанд ингээ аваад үзэх юм бол тий бас цэвэр ашиг нь ерөөхдөө $18 сая $264 сая руу өсч чадсан. За дараагийн үзүүлэлт free cash flow тий нэг ч хувьцаан дээрээ та ингэ харж байгаа юм бол бас ерөөхдөө 2023 оны эхний үйлдвэрлэлээс энэ тогтвортой дээшээ өсөж байгаа учраас гоё компани өсөлттэй cash үйлдвэрлээд эхэлсэн. За нийт ерөөхдөө өнгөрсөн 12 сарын trailing 12 months-ийн цэвэр мөнгө гүйлгээ нэг ч хувьцаан дээр харах юм бол бүр илүү гоё харагдуулж байна. За 2023 оны 3 дугаар үйлдвэрлэл ерөөхдөө энэ компани хувьцаа бэлэн мөнгө үйлдвэрлээд эхэлсэн. За тэгээд 2025 оны эхний үйлдвэрлэлээс ахуулаад тий нэг ч хувьцаан дээр $1 цэвэр ашиг цэвэр мөнгөн урсгал олж чаддаг болсон. Окей. Арасо тийм учраас энэ компани өсөлт нь сайн. Дөнгөж сая шинэ технологи хариуцсан захирал авсан, шинэ үйл ажиллагаа хариуцсан захирал авсан. Хоёулаа ерөөхдөө Amazon дотор ерөөхдөө туршлагдсан супер хүмүүсийг ажилд авлаа. Үүсгэн байгуулагч нь супер хувьцаа эзэмшигч нар ерөөхдөө бараг 70-80% institutional томоохон институтууд тэгээд ерөөхдөө өнгөрсөн жилээс ахуулаад хөрөнгөний зах зээл энэ компаниг анзаараад эхэлж байгаа. Маш сайн гүйцэтгэлийн удирдлагуудтай гоё зах зээл дээр тоглодог. Дизайн бол гоё. Hims & Hers-ийн вебсайт руу ороод үзээрэй заяа. Маш гоё дизайнтай. Бүтээгдэхүүн амар секси. Дахиад ингээ үзүүлчих заяа. Энэ дизайн, хайрцаглал тийм ерөөхдөө зөв гоё бүтээгдэхүүн мэдрэмжтэй гоё зах зээл дээр ингээ гоё бүтээгдэхүүн яаж байгаа. За тэгээд энэ зах зээл амар өсөлтөд явж байгаа. Хүмүүс илүү царайлаг болъё гэж байгаа, хүмүүс илүү болъё гэж байгаа. Арх тамхи PMM-ний хэрэглээ дэлхийд даяар ерөөхдөө хүн амын хувьд буурч байгаа. Урт наслын эрүүл амьдрия, жимд орё, булчинтай бай, секси харагдъя, бүтээмжтэй бай, ерөөхдөө супер тренд явж байгаа. Тийм учраас энэ компани миний зүгээс миний багц дотор хамгийн том хувь эзэмшиж байгаа. Ийм өсөлттэй гүйцэтгэлтэй. Тийм учраас ерөнхийдөө манай автоматикийн багц руу удахгүй орно.
Тэгээд энэ компани энэ эрчээрээ өсөлттэй байж чадах юм бол өнөөдрийн байдлаараа $30 авсан уу, $40 авсан уу, $50 авсан уу, 5-6 жилийн дараа ямар ч хамаагүй яагаад гэх юм бол ийм байдлаар өсч чадах юм бол заавал ч чадна гэж юусоо хэлэхгүй байна. Гэхдээ ийм эрчээрээ тэг ийм том зах зээл дээр ийм сайн гүйцэтгэлтэй явж өргөжүүлээд явж чадах юм бол энэ компани хувьцаа $150, $200-300 руу хөрөх магадлалтай. Яг гэх юм бол Amazon, Nvidia гэх мэт шин компаниудын гүйцэтгэлийн үзүүлэлттэй адилхан маш өндөр маржинуудтай айгүй өндөр ашиг хийдэг кэшийн үйлдвэрлэгч. Тэгээд энэ кэшаар юу хийж байгаа юм бэ гэх юм бол дараагийн өсөлттэй тий санхүүжүүлж байгаа тижээж байгаа. За ерөөхдөө иймэр байр суурьтай. За тэгээ энэ санхүүгийн модель гих мэт чинь авмаар байгаа юм бол манай school community дээр тавтаа морилно ороод ирээрээ тэгээ удахгүй энэ манай автоматикийн багц дотор орж ирнэ. За анхаарлаа дууссан баярлалаа. Энэ компани гоё шүү. Тэгээд ерөөхдөө иймэрхүү компаниудыг тэгээ 5-6 ширхгийг тэгээ 5-10 жил худалдаж аваад чадах юм бол сар болгоныхаа цалингаа нэг 10-аас 20% иймэрхүү гайхалтай юм лөө хийгээл байгаад ах юм бол та нар 5-10 жилийн дараа угаасаа эрх чөлөөтэй болохоос өөр ямар ч аргагүй. Окей. За хөрөнгө оолтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хөвцөөл хөрөнгө оолт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оолт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оолт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хөвцөө ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 хоног болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл тий Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын өсгөл яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тий ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ ирэх 3-4 жилийн хугацаанд ерөөхдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээсээ бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тий төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах өгч байна. За групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэхэр бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгтгэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.